Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай орой мэндийг хүргэе. За би түрүү эхнийхээ бичлэгийг нар жарахаас өмнө хийчээд сая ингээд далайн аяг дээр нэлээд сайхан суугаад тархин амраагаад бодлоо бүр таавшруулаад ингээ гоё хэсэг ингээ хугацаанд далайн аяг дээр суусан чинь бүр сайхан болчлоо. Нар маань бас жаргаад орой сэрүү ороод бүр гоё болчлоо. Тэнд маань ингээд шинэ сар гарцсан байна. Тэгээ арай одоо харах замдаа бас үргэлжлүүлээд ч яах те. Бас дараагийн бичлэгийг хийчихье гэж бодлоо. Одоо энэ бүр ингээд наамг өмнөхөр тасархай нэг олон байхгүй. Өмнөх бичлэг дээр ингээд айгүй олон хүмүүс алхаад яваад ингээд бас яриагаа төвдөрөхөд бас жоохон саад болоод байсан. Янз бүрийн энергиуд байсан болохоор зарим хүмүүсүүд маань ингээд хажууд дээрээ суучглаар ингээд бүр яран дээр бас төвлөрчөд айгүй жоохон хүндрэлтэй байгаадсан. Тэ яг хоо хэлээснээ хэлээд өмнөх бичлэгээ дууссан байгаа. За өнөөдөр болохоор манай энд хагас өдөр болж байна. 5 дахь хагасанд ойлгомжтой шүү дээ. Бүгд л сайхан гарч ордог. Шоуд бол сайхан шоудаал те. 6 цингээл хоол моолнд ороод явдаг гоё үе штэ уг нь бол тийм ээ. Энэ бүр ногооны өнөр өнө тасархай байна. Тэнцээ шумууд момол. Далаан давлгаа бүр ерөөсөө өнө тасархай байна. Өнөр хоорондоо бүр ингээд теста гоё зөгцөөд. Тэгээд өнөөдөр би та бүгдтэйгээ юу ярихыг хүсэж байна гэхээр биднэрт одоо гарч байгаа маш том өөрчлөлтүүдийн талаар өнөөдөр танилцуулга ярихыг хүсэж байна. Одоо ингээд бид нар нэг өндөр хэмжээс рүү орж байгаа тийм ээ. 5D алтан үе рүү орж байгаа. Тэгээд энэ үедэд бол биднэрт гарах өөрчлөлтүүдийн гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар танилцуулга ярих хүслээ. Биднэрт үнэхээр том өөрчлөлтүүд гарч байгаа. Одоо өмнө нь ерөөсөө ийм байдлын төрт нэгтэй гэж татагддаггүй байсан болоо одоо ингээд бүр хэд хоногийн өмнө энд Спаний фестивал болсон. Далайн аяг дээр бүх хүмүүс ингээд цуглаад галын наадам игээл концерт болоод дуугжум яваал хүмүүсүүд нь тэгээд пикник хийгээл тэгээд сүүлд нь нөгөө салют энтер бодуулаад тиймэрхүү үйл ажиллагаа болсон. Тэгээд тийшээ би бас найзуудтайгаа явсан. Тэгээд тэндээ гоё пикник хийчээд тэгээ орой болсон тэр дуугчмынхаа наян нэг л сонирн болоод рок шимшиг транс электро хөгжим шимшиг аль нь ч мэддэхгүй нэг тийм холилдсан амар тийм бид айгуу сөргөөр нөлөөлөдсөн тэр хөгжим нь. Тэгээд хүмүүсүүд бас энэ тийм нэг асааж байгаа галнуудын байдлууд нь ч гэсэн ингээд пластик энэ төр шатааж матаагаад мохоо өнөр гаргаад айгуу олон хүмүүсүүдтэй байгаад бүр ерөөсөө ингээд сүүлдээ би тавгуутаад ихсэн. Тэгээ бүр тэндээс бүр яаралтай явмаар санагдаад болохгүйсэн ерөөсөө. Тэгээ манай найзууд болохоор жоохон бай тэрийг гээд тийш явж харъя маръя гээд би бүр яагаад ч юм бүр байж чадахгүй хурдан буцмаар санагдаад тэгээд найзуудаа ороход харсан байгаа. За тэгээд энэ байдал өнөөдөр хагас өдөр Спанд зуны тийм халуун дулаан энэ гоё газараа
амьдрал хэвээр энэ чинь одоо ингээд нөгөө нэг гарах юм бол энэ тийм бөө юм өрнөж байгаа штэ. Тэгээд гарыг гэвэл гараа цаан хөгжилдэг гэвэл хөгжилдөх боломж байгаа. Гэхдээ ягаад ч юм бүр надад тэр гарч мархаар одоо тэр хүмүүсийн байргаа байдал тий тэгээд тэр хөгжим гэдэг ерөөсөө юмуд нь бүр ерөөсөө надад таарахгүй болоод байгаа бүр ерөөсөө тиймэрхүү газар руу орохоор юун зугаацхан битгийл бүр ингээд ядраад ч юм уу тий бүр ингээд сонирн байдалтай болоод ингээд дараагийн өдөр нь бүр ингээд хамаг ирчвчээс харуулчихсан урам зориггүй ядарчихсан энэ төр иймэрхүү байдлуудаас сэрж мэрх энэ байдлууд надад ерөөсөө таалагдхаа болцсон. Ерөөсөө тиймэрхүү газруудын энерги вайб надад ерөөсөө таархаа болчихсон байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор энэ газар ингээд далайн эрэг дээр чив чимээгүй гой ногооны үнэрийг мэдрээд тэ далайн давлгааг сонсоод тайван орчинд байгаа надад бүр ингээд сая би ингээд ёо ямар гоё юм бэ тэ ингээд далааг ширтэл ингээд тайван байдлыг мэдэрсэн чинь айгүй гой санагдчихэв. Тэгээ өөрийгөө бас ингээд ажиглаад хараад байна л да. Ингээд сүүл гарч байгаа өөрчлөлтүүд энтрийг одоо болохоор миний ингээд таалж байгаа газар байдал гэхээр айгүй гоё тийм тайван орчин, хүн багтай газар, хүн их цугларсан газар бүр ингээд айгүй намайг ядраад байгаа. Дээрээс нь ингээд бүр хэцүү хөгжим явчих юм бол ингээд бүр ерөөсөө хэсгийн аргагүй болгож байгаа байхгүй бүр ерөөсөө. Тэгээ ямар ч юм хөгжим байхгүй нэг байгалийн чимээг сонсоод ингээл байгальтайгаа гадаа тий энэ орчин энэ байдлуудад үнэхээр тансаг байна. Тэгээ та нарт манаас ийм мөрхөө өөрчлөлтүүд гарч ийн үү тийм ээ. Өмнө нь ингээл өчнөө олон жилээр хийгээл дуртай байгаа л тэгээ бид нарт ингээл аз жаргалыг өгөөл гой байсан зүйлүүд маань одоо бидэрт ингээд таалагдаж эхлэхээ болоод шал өөр зүйлийг хүсээд тэгээд өөр орчин хүсээд өөр найз нөхдүүдийг хүсээд тийм ээ одоо ингээд найз нөхдүүдтэйгээ өөртөө уулзахаар ингээд тий амарч утга учиргүй юмнуудын талаар ярьдаг ярианууд бүр ерөөсөө сонирхол татахгүй тий бүр залхаах маягтай баг ёо. Миний одоо сонирхдаг зүйл одоо ингээ гоё ижилхэн сонирхолтой хүмүүсүүдтэй гоё утга учиртай гоё те ятчил урам зориг инспайринг хийх энэ мэдлэгийг маань тэлэх энэ амьдралыг үзэх үзлийг маань тэлэх те тийм хүмүүсүүдтэй хүмүүсээр хүрээлүүлж тийм хүмүүсүүдтэй гоё ингээд бие биедээ хэрэгтэй мэдлэг мэдээллүүдэд хуваалцах ч юм уу тийм ээ. Тийм ярилцлага тийм хүмүүсүүдтэй уулзаж учрахыг айгүй хүсэж байгаа. Уулзаж учрахаар ингээд нэг дандаа бүрж бүтэхгүй юм ярьдаг, өвчин зовлон ярьдаг. Тиймэрхүү одоо тэгээд хүмүүсүүдтэй байхаар ерөөсөө тийм хүмүүсүүдтэй байх хүсэл ерөөсөө төрөхгүй байгаад байгаа. Тийм хүмүүсүүдтэй ингээ уулзаад яриад нөгөө хүмүүсүүдтэй ингээ гой сайхан юм болж байгаа сайхан юмнуудаа ингээ ярих гэхээр нөгөө хүмүүсүүд бүр өөрсдөө өвчин зовлон ингээ ярьж байгаа тий гой сайхан юм ярих гэнгүүт нөгөө хүмүүсүүд чинь сонирхоо болоод тиймэрхүү яриаг аягүй сонирхоо бүр тий бүр яриаг заавал нэг тийм бүтлгүү хэцүү байдал руу оруулах гэдэг байгаа юм шиг аягүй хэцүү. Тэгээ тиймэрхүү байдал өөрийгөө ингээ шахааж байлгаад байх сонирхол байхгүй тий. Тэгээ тиймэрхүү хүмүүсүүдтэй тиймэрхүү яриаг ингээд олон цагаар удаанаа өргөжлүүлээд ахаар бид нар ингээ энерги алдаад байдаг. Тэгээд тийм болохоор биднэрт одоо маш том өөрчлөлтүүд орж байгаа. Хүрээлэн байгаа хүмүүсүүд орчноо бид нар сольж эхэлж байна. Тэгээд том хотын дуу чимээ өндөр барилгууд бидрийг одоо ядрааж эхэлж байгаа тий.
би сүүлд болоод өнгөрсөн жилээс эхлээд Варшав, Польшийн нийслэл Варшав хотод том хотод амьдарч байсан. Тэгээд тэр хот маань бүр намайг ядрааж эхэлсэн бүр тэр хотоос явахыг бүр зогтохыг хүсэжсэн бүр би тэр хотод чинь бас нэлээд хөрхөн удацсан шүү дээ 10 гаруй жил амьдарчихсан. Тэгээд бүр ерөөс ингээд надад хангалттай гэсэн мэдрэмж төрөд болохгүйсэн. Тэгээд бүр ерөөсөө бачимдаад ингээд бүр ерөөсөө надад утга учиргүй айгүй онцгүй санагдаад байсан. Хэцүү байгаадсан болохоор Польшийнхаа одоо далайн эрэг дээр байдаг одоо хотод руу зуныхаа амралтыг одоо 3 сараа өнгөрөөсөн байгаа 4 сар ч байна уу тий. Тэгээд сүүлд нь энэ газар руугаа нүүж ирсэн байгаа даа. Би Испанийн хот руу нүүж ирэхийг бодоод хэдэн жил мөрөөдөж төлөвлөж, төсөөлөн бодож хүсэж одоо хөдөлж ирсэн байгаа. Тэгээд энэ газараа 7 сарын өмнө нүүж ирээд нэг л мэдхэд 7 сар өнгөрчихсөн байна. Гайхалтай. Одоо бол би ерөнхийдөө одоо том хотод амьдрахгүй. Том хотод би өмнө нь бас Парист амьдарч байсан. Венад амьдарч байсан. За Улаанбаатарт амьдарч байсан. Тэгээд энэ том хотууд бол өмнө нь бол надад таалагддаг байсан том хотуудад амьдрахыг хүсэж байсан. Тэгээд тийм болохоор амьдарч үзсэн. Одоо бол би ерөөсөө том хотод бүр намайг ядраагаад салхаацсан намайг баг. Одоо бол би том хотод бүр амьдрахгүй. Ерөнхийдөө яхаа мэдээж хэрэг аялал зугаалаад ингээ ажил төрөлмөрлөөр явах зүйлүүд гараад мэдээж хэрэг явна. Үзэж танилцсан бас үзэж танилцах хүсэж байгаа хотууд байгаа даа. Тэгээ ерөнхийдөө бол том хотууд бол намайг тийм их татахгүй байгаа. Том хот руу явах уу, арал руу явах уу гэх юм бол би арлын сонгоно. Байгальтай газрын сонгоно гоё. Уул муултай ямар ч юм тийм ээ гоё байгальтай орнууд зөндөө байгаа шүү дээ. Тэдрийг нь би сонгоно. Өндөр барилгууд хаасайг л байгаа шүү дээ. Адилхан шүү дээ ер нь бол тийм биз дээ. Тэгэхээр одоо тэр өндөр барилгыг хичнээн олон очиж үзэж хардیں۔ Тэ. Тэгээд тэр том хотуудын тэр олон хүн ам тэгээ ер нь том хотуудын амьдралын чанар бол айгүй доогуур шүү дээ. Тэгээ нийл утаа, машины утаа, тэгээ цэвэр агаар байхгүй, хит их хүн амтай, бөөн стресс, депресс гэл тэ. Бөөн яарсан хүмүүс, бөөн төөрсөн хүмүүс, бөөн мөнгөний хойноос л хөөцөлдсөн хүмүүс, тэ эрх мэдэл нэг олны танил болох гэсэн ч юм уу тэ ингээд нэг тийм жоохон утга учир багтай зүйлийн хойноос хөөцөлдсөн хулганууд одоо тэ нэг юм нөгөө юун дотор ингээ гүйжидэх хулгана гэдэг штэ. Хизээ дуусах нь мэдэхгүй чаавстай ингээд эргэлдээд байдаг. Тэрэн шиг нэг тийм хүмүүсүүд одоо ингээд яг тийм нэг хулган шиг юм шиг те хулганы өрсөлдөөн болоод байгаа юм шиг тийм ээ. Тийм амьдралын хий маяг бол надад одоо ерөөсөө надад бол биш. Одоо би бол илүү их юм гоё байгальтайгаа тон жижигхэн газар амьдрах цэвэр агаартай далай бол угаасаа надад бол маш их эрч хүчээ өгдөг. Тийм болохоор далай нар уулус тэгээ манай нутгийн бас хажуудхан маш олон гоё уулнууд байдаг. Тэгэхээр энэ газар бол надад айгүй гоё тийм яг тохирсон төгс газар байгаа. Уул усан байна, далайн байна, маш их нар гардаг. Одоо жилийн 320 хоног гэдэг дэлхийн хамгийн их нар гардаг газруудын нэг байгаа энэ газар. Тийм болохоор би наранд үнэхээр их хайртай. Нарнаас маш их эрч хүчийг авч цэнэглэгддэг болохоор энэ газараа байгаадаа би бас маш их талархалтай байгаа. Тэгээд та нар маань ч гэсэн тийм хэрэгцээг мэдэрч байгаа бол тийм ээ том хотуудад амьдардаг бол тий одоо ингээд нэг тийм том хотуудад шигдээд авах шаардлага ерөөсөө ер нь байхгүй. Болж л өгвөл гоё ингээд тий жижигвтер газар 50 амьдралаа хөөгөөд тий бид нар чинь энэ 50 амьдралаар амьдарч байгаа үедээ өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсдог
дээд биеэ сонсдог. Тэгээ зүүн сав маань илүү өндөр байж чаддаг. Тарих маань амарсан байдаг, бодол маань цэгцэрч өгдөг гэд тийм ээ. Энерги гой цэгцэлж цэнгэлж авдаг гэд давуу талууд бол маш их бий. Тийм болохоор бид нар одоо энэ амьдралын чанарыг сайжруулах хэрэгтэй, дээшлүүлэх хэрэгтэй. Гой байгальтайгаа ойрхон, чанартай гой амьдралаар амьдрах хэрэгтэй. Гой чанартай хүмүүсүүдээс хүрээлүүлэх хэрэгтэй, тийм ээ. Чанартай үнэн мэдлэгээр бид нараас өөрсдийгөө хөгжүүлж хүрээлүүлэх хэрэгтэй, тий. Ингэж байж бидний амьдралын чанар одоо маш гоё дээшүүлж өгнө. Тэ бид нар чинь энд чинь бодвол гоё тийм чанартай гоё амьдралаар амьдрах гэж ирсэн байхгүй тийм ээ. Одоо чанарт нь бол бас анхаарал ач холбогдол өгөх хэрэгтэй. Амьдралынхаа чанарт. Тэгээ одоо нэг тийм олон юмны тооны хойноос хөөцөлдөг биш тийм ээ. Чанарт одоо ач холбогдол өгдөг байх хэрэгтэй шүү. Тэгээ та нарт маань бас иймэрхүү өөрчлөлтүүд ороод байгаа бол зүг зүгээр шүү. Та нар тэ нас дээр ингээд сэсэн амьдарч байгаа хүмүүсээс хэлдэг л дээ ингээд өөр дээр ажиллаа гэдэрсэн чинь ингээд маш олон найз нөхдүүдээсээ холдсон молцсон. Одоо би ганцаарлаг агиух мэдэрч ийн энэ төр гэд тэ. Угаасаа ерөнхийдөө бол хүн яг иймэрхүү байдлаар ороод өөрийнхөө энергийг ингээд өндөр түвшинд аваачаад ухамсарыг өндөр түвшинд аваачаад ихэхээр угаасаа хүн иймэрхүү байдал руу ордог л доо. Хэсэг хугацаанд мэдэж ирэг. Тэгээд багаар хүн маань ингээд тууштай өөр дөр үнж байгаад ажиллаа игээд ирэнгүүт яг өөртөө таарсан ийм энергитэй хүмүүсүүдийг улам илүү татаж эхэлдэг байгаа даа. Ийм хүмүүсүүд улам илүү хүчрч эхэлнэ. Харамсалтай нь яг иймэрхүү энергитэй, иймэрхүү ухамсартай хүмүүсүүд өөр дөр ажиллаа хийдгүү хүмүүсүүдийг бодвол хамаагүй бага байгаад байдаг. Тэгээ энэ хүмүүсүүд маань ингээд дэлхийн ийм тийм тарчсан байгаад байдаг. Тэр нь ч бас их учиртай. Яагаад гэвэл бид нар энэ өөрсдийнхөө өндөр ухамсар энергиэрээ энэ нийгмийг, энэ дэлхийг ингээд бүр энэ тийм тарж шагаад тэ өөрсдийнхөө энергиэр бид нар энэ дэлхийн энергийг бас дэмжиж энэ ухамсарын сэргэлт явуулахад тусалдаг болтой. Тэр одоо бидрийг ойлгох, бидний үзэл бодолтой адилхан хүмүүсүүд бол ингээд жоохон цөөхөн байгаад байдаг. Гэтэ Аз болоход бол энэ хүмүүсүүд одоо ингээд би битэйгээ уулзарч, би бинийгээ олж, би битэйгээ найзаж, нөхөрлөж эхэлж байгаа. Одоо сквот хос болох ч юм уу тийм. Би бинийгээ олох энэ цаг хугацаа ирсэн байгаа. Өмнө нь дээр үед бол ийм хүмүүсүүд маш цөөхөн дэлхийн ингээ хид хідэн газруудад байж байгаа болохоор маш их ганцаарлыг мэдэрдэг байсан байгаа. Одоо бол энэ хүмүүсүүдийн маань тоо бас нэлээ ихсчихсэн байна, тийм ээ. Хүн төрөлхтнүүд сэрж байна. Тэгээ интернет гэдэг сайхан хөгжсөн болохоор хүмүүсүүд маань бас бинийгээ олж байна, тийм ээ. Тийм тэгээд би бас нэрээ нэг тийм групп нэгд юм уу гэж бодоод байгаа. Одоо яг иймэрхүү чиглэлээр сонирхдаг тийм ээ. Ингээд бүх юмыг ингээд задгаагаар сэтгэж чаддаг. Өөрийнхөө одоо дотоод хүчийг ингээд мэдэрч эхэлж байгаа, нэг хүсэлтэй байгаа. Тэ иймэрхүү хүмүүсүүдтэй зориулсан гоё групп тэгж яагаад нэ Facebook дээр тэгээ тэн дээрээ бүгдээрээ гоё ингээд олж авсан мэдлгүүдээ бас хуваалцдаг ч юм уу, тэ найз нөхдөд олж авдаг ч юм уу. За ста магадгүй гоё тэр групп байна өсөөж тэ их болоод ингээд нэг газар бүгдээрээ уулзалт нэг төр зохиодог ч юм уу илүү тэ юмыг яаж мэдэх вэ? Гоё Европ зохион байгуулах ч юм уу тэ манай энд ч бас зохион байгуулах ч юм уу эсвэл бол бас ярилцж байгаад өөр гоё газар бөөнөр уулздаг ч юм уу те ингээ гоё найз нөхдөд болох ч юм уу те ихч дүүсүүд болох ч юм уу ингээд иймэрхүү хүмүүсүүд маань ер нь энэ тэнд амьдраад байдаг. Тэгээд дэлхийн энэ тэнд байгаа шүү дээ те. Одоо надтай бол гадаадаас маш олон хүмүүсүүд холбогдож байгаа. Австралиас, Америкаас, Канадаас те Европоос, Монголоос маань, Японоос гэдтэй ингээд янз бүрийн газруудаас хүмүүсүүд маань холбогддог. Энэ хүмүүсүүд бас энэ тэнд маш их байдаг. Тэгээд энэ хүмүүсүүдтэйгээ нэгтгэхэд тэр хүмүүсүүд манаас хөрхий жоохон бид нар чинь ингээд
өөр юмнуудыг хараад байдаг болохоор жоохон өөр байгаад байдаг шүү дээ. Тийм болохоор жоохон ганцаардлын мэдрэмжийг авах гад байдаг. Тэгээ бусад хүмүүсүүд манаас бүрэн бидрийг ойлгож өгч чадахгүй байх тохиолдлууд байгаад байдаг. Одоо бол бидний бас нэгдэх цаг гэсэн батлаар тэр гоё группээ нийчих юм бол бүгдээрээ алстаа бас ингээд гоё зүйлүүдийг хамтаа зохион байгуулаад уулзаж учраад хамтдаа юм гоё байгалийн гоё газар уулзаад байгальтайгаа нэгдэнгээ өөрсдөө хоорондоо бас нэгдээд те гоё энерги, мэдлэгийн солилцоо хийгээд хэсэг хугацааг гоё хамтдаа өнгөрөөх юм билүү тийм ээ. Юм болгон бас болох ёстой цаг газраа болоод явах болохоор бас team group-ийг алстаа бас нээ гэж бодоод байгаа. Алстаач явахаа ер нь тэгж байгаа нэг өдөр нэг чинь. Тэгээд энэ талаарх мэдээлэл та бүхэндээ хуваалцсан. Тэгээд та нар маань гоё бас орж ирээд нэгдээд яваад байгаараа тийм ээ. Тэгээд одоо бол бид нар би бас сургалтаараас зааж өгдөг ингээд сургалтын маань нэг дүрэн байгаа шүү гэдэг дүрэн тогтоож өгсөн байгаа да. Тэр маань юу вэ гэх юм бол хинч хэнийгч шүүмжилж болохгүй, өөрийгөө ч гэсэн шүүмжилж болохгүй гэсэн тийм дүрмтэй байгаа даа. Тэгээд бид нар бол бүгдээрээ нэг том гэр бүлүүд, эгч дүүсүүд тэ хинч хинтээ өрсөлдөж болохгүй тийм ээ. Хинч хэнийхээ дээр гарахыг гэж оролдох шаардлага ерөөсөө байхгүй. Яа тэгвэл бид нар чинь нэгэн том гэр бүлүүд одоо далайгаар төсөөлөх юм бол далай усны нэг том далай усны нэг туслууд ч юм уу те асгүй бол нэг хүний бие идэх эд эсүүд энэ төр байгаад байгаа хгүй. Тийм болохоор бид нар чинь хоорондоо ингээд өрсөлдөөд байх чинь ямар ч утга учир байхгүй тийм ээ. Эгч дүүсүүд хоорондоо өрсөлдөх ямар ч утга учир байхгүй те бид нар чинь бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн авьяас чадвартай өөр тийм онцгой бүтээлүүд болохоор миний чаддаг зүйлийг нөгөө хүн маань чадахгүй байх, нөгөө хүний чаддаг зүйлийг би бод чадахгүй байна гэдэг маань бол бид нар бинийг нөхөх гэж, дэмжих гэж бид нар бие биедээ хэрэгтэй, бид нар бие биетэйгээ хамт ингээд байх тусам бид нар улам илүү ингээд хүчрхэг болно, нэг цул болно, чаддгүй зүйлүүд нөхөн тийм ээ. Тийм болохоор ямар ч тэгж бие биетэйгээ өрсөлдөх шаардлага байхгүй, бусдыг шүүмжлэх шаардлага байхгүй, өөрийгөө шүүмжлэх шаардлага байхгүй. Тийм болохоор энэ нөгөө нэг одоо зүйлүүдээс ингээ өөрийгөө чөлөөлөд програмуудаас чөлөөлөд ирэх хүн айгүй гоё тийм их чөлөөтэй болчдөг. Бас айцгүй болчдөг. Эдгээр намайг шүүмжлэхгүй юм байна штэ. Би тийм болохоор өөрөө байхад бас боломжтой юм байна. Зүгээр юм байна те гэд хүн өөрөө байх. Тэ гоё их чөлөөтэй байх. Одоо те заавал ингээд нэг хүнд тааруулах гээд байх шаардлага байхгүй. Нөгөө хүмүүсүүд нь хүнийг зүгээр байгаагаар нь гоё хүлээгээд аваад ойлгочдөг. Тэ тэгээ би нэгэ гоё дэмждэг. Тийм уг нийгэм бид нар чинь одоо амьдрал гоё штэ. Тийм болохоор бид нар өөрөө өөрсдөөсөө эхлээд тийм хүн нийгмийг бид нар алстаа ингээд дор бүрнээ бүтээх лидерүүд ер нь бол байгаа штэ. Бид нар чинь ирээдүйн бид нар чинь бол ирээдүйн лидерүүд байгаа да. Бид нар энэ нийгмийг эерэг болгох өөрчлөлтийг авчрах хүмүүсүүд байгаа да. Тийм болохоор бид нар маань ялангуяа бие биетэйгээ нэгдээд үзэл бодлоо гоё чөлөөтэй хуваалцаад тэ энэ амар амгалангийн гоё энергийг, хайрын энергийг, нөхөрлөлийн энергийг, нэгмэл байдлын энергийг тийм ээ бие биетэйгээ хуваалцах, бие биедээ ингээ гоё тараах, бие биедээ гоё юм эерэг байдлыг халдаах, дандаа сөрөг зүйлүүдийг бие биедээ шидэх, бие бие рүү шилжих биш, бие биедээ халдаах биш тийм ээ. Одоо тийм гоё эерэг зүйлүүдийг бид нар ингээ өөрөөсөө тараах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нарт агуу хүчин байгаад байгаа. Өөрсдөө бид нар хизээч жижиг мэтэр харж болохгүй. Бид нар одоо яг энэ жижигхэн хүний биед амьдарч байгаа агуу хүчнүүд ахгүй юу? Тийм ээ. Тийм болохоор агуу хүчин бидэнд бий. Тэр хүчээ сэрээ, тэр хүчээ ашиглах хэрэгтэй байгаад байгаамаа. Тэгэхгүй тэгээд их хүмүүсд маань харамсалтай нэг хүч гээд байгаа гэдэг зүйлээ мэдэхгүй явж байгаад өөд болчихж байгаа тий. Өөд болчиход байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол сэрээх нь битгээд мэдэхгүй явж байгаад өөд болчиход байгаа аахгүй. Ингээ нэг амьдралыг дуусчихад байдаг тий. 100 амьдралыг дуусгасан сүнснүүд байгаад байдаг. Одоо бол ингээд ийм байдал маань хангалттай бид нар одоо сэрээд тий энэ хүчээ ухамсараа сэрээгээд ингээд бүрэн дүрээ ашиглаад тэгээ иймэрхүү ухамсартай өндөр энергиуд нэгдэх тусам энэ энерги бүр ингээд улам илүү том болоод баяжаад хүчрхэг болоод хүчрхэг энерги болоод сөрөг энергиудаас маш илүү хүчтэй байгаа. Тийм болохоор бид нар одоо ганц Монгол гэж харах шаардлага байхгүй.
бүр ингээд томоор сэтгэг харах хэрэгтэй байхгүй. Тэг хизээ дээр үед чи бид нар дэлхийн талыг эзэж явсан ганц империум байгаа шүү дээ тийм. Манай улс шиг одоо ингэж юм том дэлхийн тал хэмжээтэй газар нутгийг эзэлсэн тийм хаан одоо тийм орон байгаагүй. Тийм болохоор бид нар дээр үедээ бол ингээд дэлхийн талыг эзэлж явсан болов тийм ээ. Тийм болохоор бид нарт бол ингээд юм уужуу сэтгэх юм чадвар байгаа хгүй тийм ээ. Тийм болохоор ингээд тэрийг бас ашиглах хэрэгтэй. Тэгээд бид нар одоо хичээх юм бол хичээх ч байх те бас эго явчих гээд байгаа хгүй. Тийм болохоор зүгээр бид нар ингээд юмуудыг томоор хараад тий яагаад гэвэл бид нар том тэр агуу хүчин байгаа даа болохоор хэрвээ бид нар ингээд ганцхан Монгол гэж монголоод гэж бодчих юм бол өөрийгөө хязгаарлаж байгаа байхгүй тийм ээ. Хэрвээ бид нэр дэлхийн хэмжээнд гээд өөрийгөө том сэтгэхэд хязгаарлахгүй байх юм бол бүр дэлхий биш бүр харин ч бүр ингээд космос энтер гээд явчих юм бол тий тэр хэмжээнд бидний энерги тэлэгдэж өгнө гэсэн. Яагаад бид нар тэр агуу хүчин байгаа даа. Тийм болохоор ганц одоо Монгол гэж хязгаарлахгүйгээр бид нэр дэлхийгээ бодох хэрэгтэй байхгүй. Дэлхийн хэмжээнд гой том өөрчлөлтүүдийг бид авчирна гэж бодож сэтгэж итгэж чадах юм бол тэр том өөрчлөлтүүдийг бид авчрах агуу хүчин бий. Тийм болохоор ерөөсөө өөрсдийгөө бид нэр жижигхэн мэтэр харж болохгүй, чадваргүй мэтэр ерөөсөө харж болохгүй. Гол нь өөрөө өөрсдөө итгэх хэрэгтэй. Тэгээд нэгдэх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл. Тэгээд бид нарт одоо энэ гайхалтай одоо маш том бидний өөрчлөлт орж байгаа маань одоо бид нар ингээд маш том энергийн төвшөнд өөрсдөө том ажлыг хийсэн байгаа юм шиг байхгүй юу. Тэгээ өөрсдөө энэ чухал үүрэг хариуцлагатай хүнд ажлыг хийгээд бид нар энэ гоё амар амгалан маш өндөр энергиээр ингэж эрчимтэй байдаг ийм энергитэй байдал руу бид нар татагдаад орж эхэлж байгаа гэсэн үг байхгүй тийм. Өнөөдөр бид нар айгүй олон хүмүүсүүдтэй маш чанга дуу хөгжмөнтэй дуу хөгжим нь болохоор ингээд дандаа болж бүтэхгүй мөхтэй дуунуудыг ингээд зүгээр сонсоод яваад байдаг тийм ээ. Тэгээ яаж яхад ингээд дээрэс нь алкогол энэ төр хаяа ууж муугаад явхаар зүгээр асуудалгүй яваад байдаг гэсэн л одоо сүүлдээ бүр нөгөө юу алкогол тэгээ бодхоор хүртэл сонирн болох гээд байгаа байхгүй тий. Тэгээ ингээд бидний бүр мэдрэмж айгүй өсчихсөн ингээд тэр хүмүүсийн энерги тэр газрын энерги энэ төр ингээд сөрөг доогоор ангууд бид нар шууд ингээд мэдрээд ингээд бидний ирч хүчээ алдаад ингээд биднийг бүр аз жаргалгүй болгоод бүр дотроос бүр ингээд дотоо дээд хүмүүс бүр ерөөсөө энэ биш энэ газраас яв те гэгээд бүр ингээд бүр ерөөсөө дотроос сонирн болгоод байгаа байхгүй тийм болохоор би өөрийгөө зовоон байж ядраан байж тийм газрууд руу ялангуяа бүр дээрэс нь их мөнгө өрн байж те тиймэрхүү газрууд ч юм уу хямдхан биш шүү дээ. Ялангуяа миний амьдарч байгаа газар бол тиймэрхүү газар бол хямдхан биш маш үнэтэй. Тэгээ бүр өөрийгөө ядраан байж тиймэрхүү газар руу явж ороод мөнгө өрн байж тийм газар суугаад авах шаардлага байгаа ч юм уу те. Тийм болохоор надад бол тийм байдлууд бол утга учиргүй санагдаж байгаа. Тэгээд оронд нь баг иймэрхүү газраа л ингээд сайхан тайван байж аваад те гой байгальтай газраа сайхан байж аваад өөрийгөө ядраахын тэгэхээр өөрийнхөө амраагаад эрх хүчээ цэнэглээд амьдрах нь одоо хамгийн гоё. Тэгээ сүүлийн 6 сар манад үнэхээр гоё бас өнгөрлөө л дөө. Үр бүтээлтэй өнгөрлөө. Тэгээд би бас өөртөө бас айгүй гоё талархаж байна. Яагаад гэх юм бол энэ сарын хугацаанд би нэлээд хэдэн хүмүүстэй ажиллаа. Нэлээд хэдэн хүмүүсүүдийг салгах ёстой сөрөг битүүдээс нь хүнд зүйлүүдээс нь салгаад өгсөн. Тэгээд тухайн хүмүүсүүд маань ч гэсэн сайхан болоод хөнгөрөөд те өөртөө итгэлэн сэргээд урам зоригоор дүүрээд те амьдралынхаа янз бүрийн өөрчлөлтүүдийг авчраад ингээд явж байгаа ийм гоё шууд нөлөөтэй ажлыг би хийж явж байгаадаа бол ингээд маш их надад гоё таатайгаа бүр ингээд дотор хүн маань бүр ингээд гоё баясаад бүр дотор маань бүр ингээд аюугаа юм тайван мэдрэмжтэй байгаа байхгүй бүр ингээд ерөөсөө тайван аз жаргалтай бүр юу ч санаа зовох шаардлагагүй мэдрэмжтэй байгаа байхгүй юу. Тэгээд би иймэрхүү зүйлийг хийхийг аягүй хүсдэг байсан. Утга учиртай
бусдад тустай зүйлийг хийх юмсан гэж айгүй хүсдэг байсан. Тэгээд энийг маш олон жил хайсаар ирсэн. Тэгээд тэрнийхээ нэг хэсгийг бас ингээ хайгаад олцоод тийм өдрийг бас ажил хэрэг болгоод ингээд хүнд тустай зүйл хийгээ явж байгаадаа бол би бас маш их баяртай байгаад байгаа. Ийм эрэг нөлөөг хүмүүст үзүүлж байгаа. Тэрний маань ачаар хүмүүсүүд маань бас сайхан болж гин тийм ээ. Би маань ажил болоод үнэхээр гайхалтай ажил. Тэгээд талархаад ахаас өөр арга алга нэрэ. Тэгээд энэ байдлаа, энэ нөлөөгөө ирээдүйд болоод бас улам том хэмжээнд аваачна. Тэгээд та нар маань ч гэсэн өөрсдөө бас ийм утга учиртай сайхан ажлыг хийх хүсэл байдаг бодоод өөртөө улам илүү танилцаараа, өөрийнхөө сүнсний зорилгыг ухамсарлаараа тийм ээ. Өөрийнхөө хийж чаддаг зүйлүүдийг хийж бүтээгээрээ тустай дэмтэй тийм ээ. Амьдраарай. Тэгхийн бодвол таны дээд бие та үнэхээр их гоё аз жаргалаар дүүрэн амьдрын шүү. Бид нар чинь энд чинь бодвол зүгээр л амьдарч байгаад явах биш. Бид нар энд чинь утга учиртай амьдрах гэж ирсэн байгаа шүү. Тийм болохоор хүн болгон дор бүрнээ энэ амьдралынхаа утга учирыг олж аваарай. Гэж та бүхтэй хүсье. Тэгээд энерги улам бүр бүгдээрээ гоё дээшлүүлээ тийм ээ. Улам илүү энэ гоё амар тайван аз жаргал хайрын энэ оргил цагт хүрцгээе бүгдээрээ. Бид нар хүсэх юм бодол хаач хүрч чадна. Юу ч хийж чадна. Юунд ч хүрч чадна. Юу ч бүтээж юм болгоныг бүтээх хүч, авьяас, чадвар, чадал нь биднэрт байдаг. Тийм болохоор өөрсдөө бүгдээрээ итгэж явах хэрэгтэй. Тэгээд та бүгдээ энэ гайхалтай газараасаа хайрын гэрлийн энергийг явуулъя. Тэгээд бодохгүй дараагийн хамтлагаараа уулзъя. Бичлэг маань таалагдсан бол та нар маань сувгийг маань subscribe хийгээрэй. Лайка дараарай, шеэр хийгээрэй. Тэгээд сессианд маань орохыг хүсэж байвал сессианд маань оролцоогоорой тийм ээ. За сургалтанд маань суухыг хүсэж байвал сургалтанд маань суугаарай. Номнуудыг маань уншихыг хүсэх юм бол захиалж уншаарай. Англи хэл, испани хэл, пош хэл дээр байгаа. Удахгүй монгол хэл дээр гарах хэвээр цагтаа гарна. Тийм болохоор өөрийгөө гоё хөгжүүлээрэй бүгдээрээ тийм ээ. Сургалтанд маань суугаад, номнуудаа уншаад сессигаа илгээд ингээд сөрөг зүйлүүдээс салж аваад өөртөө гоё нэрх чөлөөтөө эрүүл саруул хөнгөн байдлыг гоё өгцгөөгөөрэй. Тэгээд удахгүй дараагийн хамтлагаараа уулзъя. Баяртай.